Бацхаха та арх уудгүй? Би ер нь арх уудгүй. Арх уухгүй гэдэг чинь хүний сэтгэлийн өөрийн тэнхээ байдаг. Хэрвээ арх уудаг хүн, уудгүй хүн хоёрыг зөвлөлдөд харж яхад аль ч талаар ялгаатай байдаг. Би ерөөс арх ууд үзээгүй. Ер нь арх ууй гэх юм бол уухал юм байна. Ууй гэд уух юм бол уухгүй гэх юм бол уухгүй тэр ганцхан сэтгэлийн тэнхээ. Би ерөөс арх ууж байгаа. Тосон цэнгэл сумынхны архины хэрэглээ таны бодлоор ямар хөө байна вэ? За тэр болоод ерөөсөө хэрээр хитэрсэн, арай дэндүү. Одоо 3 дахь өдөр арх зарахгүй гэдэг тэр нь тэгэл одоо нөгөө дэлгүүрийн бизнесмен болчихсоор юм өөр юм ашиг байна. Тэгээд ашиг боддог ч юм уу. Тэгээд ерөөсөө байнга арх ерөөсөө 24 цаг тасралтгүй. Тэр арх бол дэндсэн. Одоо саяын одоо энэ нэг ноолорны үеэр бол арай хитрхи байлаа шүү дээ. Ерөөсөө уулзсан хүн бүгд согтуу архитл. Энэ архитл яагаад юу болж ийнө гэдэг бас цаанаа бас нийгмийн бодлого байгаа байхгүй. Одоо энэ манай одоо их хурлд гарчихсан одоо томчууд одоо янз янзын хууль гаргаад байна, санаачлал байна, архины талаар тэмцээл байна. Энэ дийлдэхгүй байна шүү дээ. Энэ яагаад дийлдэхгүй байгаа гэдэг бас нэг асуудал байгаа юм л да. Гэтэл энэ шин цаагуураас өөрсдөө үйлдвэрлээд байна. Нөгөө Монголын маань хүн амаас одоо нэг хүнд ч одоо нэг хүнд 5 литр арх ноогдож байна гэж байгаа шүү дээ. Одоо гэж байгаа. Тэс манай Монгол амаа гэж 2 сая гаруй 3 сая бүтэн бүтэн маань нэг хүнд 5 литр арх ноогдно гэдэг чинь одоо арх хитэрсэн л байгаа байхгүй. За тэрийг бол зөвхөн сумын дотор яриад үзэхэд одоо энэ дэлгүүрүүдийг цэгцэлчмээр байгаа байхгүй архины одоо энэ худалдаг дэлгүүрүүдийг. За архины дэлгүүр худалдлаач гэсэн цаагуур нь өөр жижиг өөр бас нууцаар худалдаж байгаа зөвшөөрөлгүй нууцаар худалдаж байгаа дэлгүүрүүд байх шүү. Тэгээд одоо шинэ чи 12 цаг болцсон хойно архинд яваад тэр хаанаас арх авч дэлгүүрээс хаацсан мэр өдөр чинь болт юм аа. Яагаад ямар журмаар яаж авдаг юм хэрэг гэрээс нь очоод дуудаад авчихсан. Тэр чинь ашиг орлогоо бодоод арх гэх юм бол дуудаад өгдөг. Тэр арх өгнө гэдэг чинь нэг цаад утгаараа болно шүү дээ. Ийм байгаа байхгүй юу? Өнөөдөр чи надад Бацхаха танд би хүндэт танд би арх авчиж байгаа тийм аа. Надтай ингээд өнөөдөр арх авчиж өгье л дээ надад. Эн чинь нэг ёсондоо Монголын маань заншил эдэмий дээж байгаа юм л да хүндэтгэж байгаа. Гэвч цаад утгаараа болов эн чинь нэг ёсондоо хүндэтгэж боловч цаад утгаараа та урдан нүд аниад өгөөрөө энэ архийг уугаад хордоод өгөөрөө гэж хэлж байгаад яа утга нэг. Өнөөдөр ингээд надад чи арх авчираад өгнө. Би дотроо баярлалаа да. Намайг хүндэлж ирж байна. Нэг талаасаа. Нөгөө талаасаа надад архтай иржээ. Ингээд намайг хүндэлж ирж байна гэж байгаа. Гэвч цаад утгаараа бол Бацхахан та энэ архийг уугаад хурдан хордоод өгөөрөө гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ архины хэрэглээ өмнө айлтгаар багасгамаар байгаа байхгүй юу? За энийг яаж багасгах вэ гэхээр одоо манай сумын олон нийтийн байцаа гэж одоо өшөө одоо юу байдаг юм цагдаа энэ хүмүүст одоо хараа хяналт засаг захиргааны үйл ажиллагаа төрийн албаа гэсэн ажлыг сул та энэ дээр харагдаж байгаа байхгүй юу? Архитаа тэмцээч. Дээрх нь үед ч манай энд чинь одоо нэг ямдар цагдаа бид байхтай арх чингууд их сайхан тэмцдэг байсан шүү дээ. Одоо байхгүй. Ерөөсөө тэгээд арх угаал явж явах юм бол тэгэл явж байгаа. Архинаас болж одоо ерөөсөө янз янзын одоо ерөөсөө наад захыг гэр бүл савлт. Тэгэл өөрийнхөө дааж амьдрал одоо сүр сайрных эвдрэх одоо амьдасаа алдах түлэгт хордох гэдэг янз янз юм байна шүү дээ. Хүн ер нь юунаас болж одоо ингэж хавуур юм гэсэн зүйлээд байгаа юм бэ гэж зэрэг архинаас болоод байгаа байхгүй юу? Арх гэдэг чинь наана эдний дээд боловч цаагаараа хүнийг хордуулаад хүнийг алаад хүнийг ерөөсөө тэгэл одоо Монголын хүн амыг цөөвөлээд байгаа ийм л юм шүү дээ. Ер нь тэгээд энэ одоо хужигаач гэсэн эксперт орж ирж шүү дээ. Энэ чинь цаагаараа бас нэг утгатай нэг агуулгатай Монголын хүн амыг цөөлж гэдэг юм арайч нэг тийм бодлого байдгүй байх л даа. Тэгвэл энэ ямар нэгэн бодлого бий цаана ээгүүрээ болно. Өнөөдөр Монголын хүн амыг бодож байгаа болвол тэр гадаадаас хужаагаас орж ирж байгаа экспертийн болж зөв хараад үйлдвэрлэж байгаа эксперттэй бас нэг хэрэглээгээр нь зохимжээр нь үйлдвэрлэдэг боловч архины дэлгүүрүүдэд цөөрүүлж, архины үйлдвэрлэлд цөөрүүлж. Одоо архины үйлдвэрч одоо хот маш их байна шүү дээ. Манай аймагт ч их байна. Энэ минийг цөөлөөд гэх юм бол тэглэж гисэн хүн арх нэгэн тал архинд ороод онцлосоод гэсэн ямар нэгэн хэмжээгээр уун л та. Хүмүүс ингэж ярьдаг. Архины үнийг нэмээд өгье гэж. Нэмээд өгсөн байсан тэр хүмүүс нэгэн тал архинд ороод онцлосоод ямар нэгэн аргаар аваад угаал.
За тэр нь яг тэр цаанаа үйлдвэрлэдэг юм байгаа бол бас улс их орны эдийн засаг бас нэг тасуу татаасаа хөрөнгө оруулалт бас юм ордгол байх. Энэ дээр яаж тэмцэх үү гэхээр сум орнууд дотроос тэр архины худалдааг болгож байгаа. Тэр худалдан авагчдад худалдан авдаг юм байгаа уу гэхэд архины ерөөсөө ганц 2 дэлгүүртэй байна. Өөрөөсөө зөндөө олон дэлгүүрүүд байна. Зөндөө олон улсад нууцаар худалдаж байна. Энэ хэдүүдэд багасгах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр хүмүүсийг та архийг яагаад хэтрүүлээ хэрэглээд байна вэ гэж бодож байна? Би үүнтэй даригч. Зүгээс ганцаараа ууж байгаа хүн болвол бас их сонирн байгаад байгаа маань ажиллаад байгаа. Нэг хүн арх авчаад тэрийг яг өөрөө уух гэдэг барьж суухтаа ууж чаддгүй байлээ. Энэ архичгуудыг харж яхад би их ажигладаг л да. За энийг би хинтэйгээ ууя дээ. Яа ганцаараа ууж чадахгүй. Гэтэл нэг хүн ороод ич. Ашгүй чи хүрээд ирэв. Хаяа энэ нэг хоёр нэг. Цааш нь харуул гэж. Үнэнхээр тэр хүн тийм арх уудаг гэсэн тэр хүн ганцаараа тэр архаа уучихгүй яасан. Тэгж чадахгүй. Ганцаараа уудаггүй юм байна. Заавал нэг хүнтэй харьцаж тэрийг одоо хувааж уух. Тийм л дуртай байдаг шиг байна. Тэгэхээр миний бодлоор бол тэр хүн өөрийнхөө мөнгөөр авлаа. Тэгээд авсан мөнгөөрөө тэр архиа өөрөө тохируулаад зохицуулаад ууж болмоор. Гэтэл тэр ууж чадахгүй. Ганцаараа уудахгүй юм байна. Заавал нэг хүнтэй уудаг. Тэгжээ тэр хүний нэг одоо тэр дэвэн гэдэг юм уу одоо юу гэдгийг хорхоо дарагдана гэдэг юм уу тэгжээж гал хүнтэй хамжиж уудаг. За тэгэл тэрнээсээ болоод нэг дотроос нь одоо юун зартнууд юм билээ бүүмэд штэ. Тэгэл нэг уусан болоод тэргээ дахиад 2 болгон 3 болгон за тэгээд нослоор одоо ингэж юм. За ингэж ингэж. Тэгээ одоо хондогтой архи ингэж юу ингээд одоо ингэ ажиглаж автчих. Нэг хондод хийж өгвөл тойруулж тийм ээ. Зарим дээр чинь буцааж хийж байгаа харагддаг. Нэг их согцлуулууд нь бас болсон тэр лөө орж идэг. Ингээд бие биенээр дамжуулаад нэг хондоод дамжуулаад ингээд байна. Тэр хүн ямар вирус ямар өвчтэй байгааг хин юм мэдэхгүй шүү дээ. Ингээд нэг өвч нь ингээд бие биендээ дамжаад нэг хондгаар л дамжаад яваад байдаг. Эндээсээ болоод хүмүүс ч бас янз янзын өвчтэй авах халдвар авах ийм л харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр би ингэж бодоод байгаа юм л да. Энэ архийг хүн уухгүй байж болно. Хамгийн гол нь тэр хүн сэтгэлээ бичээр байх хэрэгтэй. Тэрчээртэй байх юм бол хүн уухгүй байж болно. За би үүнтэйгээ дарвал за шамд гоё байна. Над гоё байна. За ингэж ууч. Ингээд уучдаг. Яг зориод хүн архи дэлгүүрээс нэг хүн архиа авчихад бид байсан тийм ээ. Ганцаараа уудгүй одоо хувааж уудаг. Тэр хүний одоо хүндэл одоо за би энэ ганцаараа ууж чадахгүй юм байна. Чамтай хоогаад уучих гэдэг чинь шүү чи ороод чамайг биерүүл юм дээр наснаас нэг яг татаад ах. Чамайг гурдуу хүлээд орхих гэдэг тийм цаадаа утгаар л ингэж бие биедээ ууж байгаа. Ингэж ойлгоод байдаг байхгүй юу? За хэрвээ та архи уудаг байсан бол та бол нэг архи хэрэглэдэггүй тийм манай сумын бас их хөдөлмөрч тийм хүнэлтэй архи хэрэглэдэг байсан бол танаа гэр бүл болоод таны амьдралд одоо хэрхэн нөлөөлөх байсан бол тэр мэдээж шүү дээ. Эдийн засгаараач тэр ажил амьдралаараач тэр. Би одоо өнөөдөр архи уул тийм. Тэгэх юм бол би одоо маргааш одоо энэ намайг одоо өчнөө хүлээж байгаа одоо хүн хүлээж шүү дээ. Тэр гэдэг чинь одоо тарийн оройтлоо газраа хавлуулъя гэх тийм. Хэрвээ би архи уудаг байсан бол өнөөдөр одоо энэ гадаар одоо энэ засвар хийж байгаа улсууд чинь одоо тэгэл эле бацгахаа нэг юм уучих. Багийнхаа нэг юм дөрөө чангач гараа чангал хийдүүлээ. Энэ залуу тэгж шүү дээ. Тэр үгүй гэж байгаа байхгүй. Хэрвээ заа гэх юм бол би өнөөдөр уугаад тэгээд энэ ард түмний ажлыг ардуулна шүү дээ. Цаад утгаараа би ард түмний ажлыг ардуулна. Нэгдүгээр. Хоёрдугаар манай гэрт тэр архи уусан байхад манай гэрийн уур амьсгал ямар болох вэ? Хэрүүлтэй, уруултай, хүүхд болчвол найсан, эцсэн. Тэгээд одоо гэрийн үйл ажиллагаа одоо өдөр тутмын ажиллагаа зогсон байдалд орно шүү дээ. Өдөр тутмын үйл ажиллагаа зогсон байдалд орно гэдэг чинь яах вэ? Цаанаас одоо өнөөдөр чи бидний 5-10 цаасан төрөлдөө ажиллах гэж амьдрах гэж байгаа хүмүүс шүү дээ. Тэр маань хасагдана гэсэн үг байхгүй юу? Тэр маань хасагдана гэдэг чинь нөгөө айл юм аа. Нөгөө хүүхдүүдийн маань одоо сурч боловсрох эдийн засаг тэр бориодж орж ирнэ шүү дээ. Ер нь ингээд ажиглаж яхад харагдаад байгаа шүү дээ найдуудыг. За тэр хүн их архи уудаг. Тэдний амьдрал ямар юм бэ? Тэр хүн яаж архи ууж, энтэй яаж ууж ингээд ажиглаж яхад чинь тэр ингээд хэцүүхэн амьдрал харагдаж байдаг шүү дээ. Тэгээд манай өвгөн архи уугаад явж та
харагдана өдөөд өгчих байдаг. Гэр бүлийн хүн хойноос нь өтөр хөтөн нойтонд ингээд хойноос нь хайгаад явж байгаа шүү дээ. Тэр гэр бүлийн хүн хөтөн нойтонд хайж явж байгаад манай өвгөн одоо хаан тасраад байна ч хаан өдөөд өгчих гэж хайж явах оронд гэртээ хүүхд орчуулдаг хоолундаа хийгээд гэрийнхээ хөдөлмөр хийгээд байж байгаа юм бол тэр үгүй цагаа хөвнө шүү дээ. Гэтэл нөгөө нөхөр нь дарих угаад тэнэд явчихдаг айгүй бол газар очиод хөдөлдөд өгчих. Ийм л байдаг байхгүй юу? За баярлалаа.